Хэлж за эдгээрийг одоо энэ ихэн сүгээр хүүхдийг одоо ихэн сүгээр хооллохыг дэмжих үйл ажиллагаанд одоо сайн дураараа хэрэгжүүлэхэд тийм үү? Хүүхдийн ихэн сүгээр хооллоход эрүүл мэндийн ажилтны идэвх чанар мэдээж чухал байдаг. За тийм учраас энэ өмнөх одоо за тэгэхээр зэрэг энэ хуулийнхаа одоо сурчлага таниулга хийх зорилгоор эрүүл мэндийн ажилтан ялангуяа одоо төрөх тасаг болон бодлого ихэн сүгээр хооллохын давуу тал ашиг тус хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх ашиг бодол зэрэг талаар тодорхой мэдээллүүдийг өгөх юм аа. За тэгээ сургалтанд оролцож байгаа та бүхэнд чийстэлийн талархал илэрхийлээ. Тэгээд энэ сургалтаар олж авсан одоо мэдлэг одоо Мисс сангийн хувьд энэ дэлхийн 7 хөр хоолтыг дэмжих дэлхийн 7 хоногийг тэмдэглэн өргөлгөд эрүүл мэндийн яам ингээд манай та бүхэнд хүрэх гол одоо мессежийн одоо утгаас эрүүл байлгах хамгийн ихний алхам бол ихийн сүгээр хоолтыг дэмжих ангар ургааг амлуулах байгаа. Тэгэхээр энэ одоо үйл ажиллагаа одоо суулгалт өвчнөөр 50% өвчнөр өмдөх эрсдлийг 50%, амьсгалын замын одоо хурц өвчин зочмог өвчнөр одоо хүлээгүй ээжс одоо хэд дахин байгаагаар тэгээ эндээс харахад бол энэ ихэн сүгээр хоолтыг дэмжих үйл ажиллагаа бол айгуугийн итгэл зүйн оноо 3-4% одоо нэмдэг гэдгээрээ доктор одоо зарлан тий одоо сурталчилж байгаа үйл ажиллагааны эсрэг хяналт тавихад хамгийн одоо анхааш одоо цааш нь түгээх энэ бодлого гарах хэмжээг одоо нарийн төлөлтөө зохион байгуулалт маш их үүрэг оролцоотой шүү. Тэгээд та бүхний ажил амжилт хүртэлтэй 11-10 хүртэл танилцуулъя. За тэгээд 11-10-аас 11:30 хүртэл завсарлага байгаа. За дараа нь 11:30-аас 13 цаг хүртэл хуулийн талаар танилцуулъя. За тийм тэрнийхээ тэр нэг бага зургтай хэсэг уус тэрийг гаргачих доош яваа. Зөв доош яваа. Слайд явуулаад чухал хууль байна. Та бүхэн одоо үйл ажиллагаатай байнгын холбоотой байх тийм хууль байна. Учир нь юу гэвэл энэ хуулиар та бүгд үүрэг өгчихсэн байгаа. Байдаг тийм. Энэ үсгэн дээр нь тавиад хамгийн сүүлийн хуулийг харахад нэлхс бага насны хүүхдийн одоо юу нэлхс балчир хүүхдийн хүнсний тухай хууль гэдэг хууль байж байгаа. Эцсийн юу нэгдсэн чуулганаар нь одоо эцэслэн одоо баталсан тийм хууль байгаа. 7 дугаар сарын 1-ээс эхэлж хэрэгжиж байгаа тийм хууль байгаа. За 5 бүлэг 20 тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс хүүхдийн эссэн мэнд эрүүл байх одоо нийт шаардлагатай чухал албаны нэг нь бол ихэн сүгээр хоолтыг дэмжих гэж үздэг. Тэг яг энэ бодлогын одоо хүрээнд бол манайх нэгдүгээр та судалгаа шийдвэрийн үйл ажиллагаа дараа нь одоо эрүүл мэндийн байгууллагуудын чадах одоо сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа мөн түншлэн хууль эрх зүйн орчныг сайжруулах тухайлбал одоо нэрлэх балчир хүүхдийн хүнсний тухай хуульд одоо техникийн мэргэжлийн тусалцаа үзүүлэх зэрэг олон одоо үйл ажиллагаа одоо явуулдаг. Зөвхөн судалгаа шийдвэрийн хувьд бол манайх нийгмийн үзүүлэлтийн төвөр судалгаа гэдэг улс орон даяар хийгдсэн үндэсний хэмжээний судалгаа 2013 онд хийгдсэн байгаа. Тэгээ энэ судалгааны дүнгээс харахад бол Монгол улсад ихэн сүгээр 6 сар хүртэл дагнан хоолж байгаа хүүхдийн хоолтын түвшин бол 47% байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яг Монгол ээжүүд бол хүүхдээ ихэн сүгээр хоолдог ерөөс манайх уламжлалтай орно. Тэг яг энэ орны хувьд бол одоо жишээ нь 10-аад жилийн өмнө хэд манай энэ ихэн сүгээр дагнан хоолтын үзүүлэлт бол одоо 60-аад хувьтай байсан байгаа. Тэгээд 47 хүртэл буурсан байна гэдэг бол манайх үнэхээр энэ ихэн сүгээр хоолтол дээр бол ухралт гаргасан. Энэ үзүүлэлт буурч байгаа энэ одоо хүүхдийн өөрчлөл эндэгдэл одоо нөлөөлж байгаа нэг үзүүлэлт гэж үзэж байгаа. За ер нь бол жил болгоны 8 сарын 1-ээс 7-ны хооронд ихэн сүгээр хоолтыг дэмжих одоо дэлхийн 7 хоног болдог байгаа. За энийг бол манай Монгол улс 1992 оноос хойш тэмдэглэж эхэлсэн ийм уламжлалтай. Тэгээ жил болгоны урайнд бол тухайн одоо онтойгоо уялдаад өөр урайтай ингэж явдаг байгаа. За энэ жилийн тухайд гэх юм бол ихэн сүгээр хоолтыг хамтдаа дэмжицгээе гэдэг урайнд бол тэмдэглэж өнгөрүүлж байгаа. За энэ ажлын хүрээнд бид нэр ямар ажлууд төлөвлөлөөд одоо үйл ажиллагаагаа явуулж юм бэ гэхээр за 8 сарын 1 буюу өнөөдрөөс эхлээд бид нар сургалтуудыг хийж байна. Төрхийн хяналтын эмчнэртэй. За энэ сургалт нь ямар учиртай сургалт юм бэ гэхээр ер нь бол анхлан төрөгчд ээжүүд тийм үү. Ээжүүд маань өөрсдөө
одоо жирэмслэх явцдаа за төрсний дараа нөгөө хүүхдээ хөхүүлэхгүй буруу өмхүүлснээс болоод буруу байрлуулснаас болоод за эсвэл хүүхнийхээ толгой гаргаагүй ч юм уу тийм үү хүүхдээ хөхүүлэх одоо тийм бэлтгэл байхгүй болмоос нөгөө хүүхдээ эхийн сүгээр хооллох одоо энэ хувийг одоо бууруулахад бас гол шалтгаан болж байна гэж үзэж байгаа учраас одоо хяналтын эмч нартэй эхийн сүний ач холбогдлын талаар за тэгээ дээрэс нь эхийн сүгээр одоо тий хооллохын тулд ээж өөрөө юу бэлтгэх ёстой талаар одоо нөгөө зөвлөгөө мэдээлэл өгөх чиглэл рүү ингэж хандуулж мэдээлэл өгж байгаа ийм зорилготой сургалт байгаа. За өнөөдрийн сургалт бол яг 21 аймагт явагдаж байгаа юм онлайн цахим сургалт явагдаж байна. Бүх одоо хяналтын эмч нарт 2 дугаар шатлалын за дээрээс нь 8 сарын энэс гадна 8 сарын 3-нд бид нар нийслэлийн хэмжээнд одоо 2 дугаар шатлалын хяналтын эмч нарт зориулсан сургалтыг хийхээр төлөвлөж байгаа. За 8 сарын 7-нд бол бид нар ямар арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ гэхээр сая 2015 оны 5 сард батлагдсан эхлэх балчир насны хүүхдийн хүнсний тухай хууль гарсантай холбогдуулаад одоо импортлогч компаниуд аж ахуйн нэгжүүд томоохон тийм үү Монгол улсад тийм томоохон аж ахуйн нэгжүүдийг бид нар амлалтын гэрээнд нэгдээч гэдэг юм уриалга гаргаад одоо юм амлалтын гэрээнд гарын үсэг зурулахын эслийн үйл ажиллагаа болохоор төлөвлөлөд ажиллаж байгаа. За эхийн сүү гэдэг бол өөрөө тухайн хүүхдтэй ерөөсөө юугаарч орлуулчихгүй төгс хоол гэдэг. Тийм учраас яг энэ тухайн хууль гарч байгаатай холбоотой эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн гэдэг нэр томьёог ерөөсөө хэрэглэхгүй юм аа. Тийм одоо тийм эхийн сүүг одоо гүйцэх, орлох ямар нэгэн хоол ижил энэ дэлхий дээр ерөөсөө байхгүй гэдэг утга санааг илэрхийлж өгч байгаа. За тэгээ эхийн сүү яагаад өөрөө төгс юм бэ гэхээр яг нөгөө тухайн хүүхдэд тийм үү зориулагдсан. За анхнаасаа ангир уургаас эхлээд ярихад эрт амлуулалт байна тий. Дөнгөж төрсний дараа 1 цагийн дотор ээж өөрөө хүүхдээ ангир уургаараа амлуулах хэрэгтэй. За энэ ангир уурга гэдэг маань өөрөө яг ямар ач холбогдолтой юм бэ гэхээр хүүхдийн хамгийн анхны дархлаажуулалтыг бий болгож өгдөг. Дархлаажуулалтыг бий болгож өгдөг байгаа. Энэ нь яадаг вэ гэхээр гадаад орчноос хүүхд чинь дөнгөж төрөнгөтэй гадаад орчноос маш олон урвалуудыг хүлээн авна. Энэ олооноос яаж ин ангир уурга өөрөө хамгаалж өгнө. За тэгээд дараагийн нөгөө халдварт өвчнүүд байна тий агарын замын халдварт өвчин, амьсгалын замын халдварт өвчин байна. За тэгээд дээрэс нь суулгалтай хоол хүнсний шалтгаалсан тийм үү. Энэ халдварт өвчнүүдээс өөрөө хамгаалт бол яагаад гэвэл өөрөө маш их эсрэг биеэр баялаг, А амин дэмээр баялаг ийм шаргал өнгөтгөн өнгөтөөс байдаг шүү дээ. Тэгээд А амин дэмээр баялаг байна гэдэг маань ямар нэгэн халдвар авлаа гэхэд халдварын хүндрэлээс сэргийлж өгч яадаг. Энд нэг ийм тооцоо судалгаа байдаг л да. Одоо суулгалтаар за дээрээс нь уушигны хатгалгаагаар нас барж байгаа хүүхдүүдийн одоо цаад шалтгааныг нь судлаад үзэх юм бол ерөөсөө 50% А амин дэмийн дутагдaltaй хүүхдүүд байсан байна гэдэг ийм судалгаа байдаг дэлхийн нийтэд. Тийм учраас ерөөсөө ангир уургаараа амлуулах юм бол тэр нөгөө А амин дэмийн дутагдлаас сэргийлнэ гэж ойлгож байна. За тэгээ дээрээс нь яаж нөгөө хүүхэд тийм нөгөө анхны бас гэж ярьдаг, зунгаг гэж ярьдаг монголчууд те зунгийг түргэн гадагшлуулснаас билирубинийг гидснээс цэвэрлж өгснөөр бид нь одоо хүүхдийн шарлалтаас сэргийлж өгч байгаа. Тэгээ одоо сүүлийн үед чинь ингээл хүүхдүүдтэй сар гарантай болсон хүүхд нь шарлалт нь арилахгүй байна гэдэг ийм зүйлүүдийг хийдэг. Тийм учраас ангир уургын амлуулалт энэ дээр маш чухал ач холбогдолтой байгаа. Өнгөрсөн 5 дугаар сард нялхбалчир хүүхдийн хүнсний тухай хууль гэж хууль улсын хурлын чуулганаар одоо хилцэгдээд батлагдсан байгаа. За 7 дугаар сарын 1-ээс эхэлж хүчин төгөл мөрдөгдөж эхэлсэн. За энэ 8 дугаар сарын эхний 7 хоног бол дэлхийд даяараа хүүхдийн эхийн сүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног болж тэмдэглэгддэг. За тэгэхээр зэрэг энэ хууль маань гарчихсан байдаг. За энэ 7 хоног маань ингээд болж байдаг. За эрүүл мэндийн ажилтнууд маань хүүхдийн эхийн сүгээр хооллох асуудал дээр бол гол одоо үндсэн зөвлөгөө өгдөг гол одоо хүмүүс байдаг. Тэгэхээр зэрэг эдгээр хүмүүсүүд маань одоо энэ хуулийнхаа талаар мэдээлэл тийм таниулах тийм одоо танилцуулга авсан байх ёстой учраас одоо энэ танилцуулгыг хийж байна. Нийтдээ нэг орон нутгийн аймаг орон нутгийн төрөх тасаг мөн одоо няран тасгийн одоо нийтдээ 300 орчим эмнэлгийн мэрэгчлэн эрүүл мэндийн ажилтан одоо энэ сургалтанд одоо хамрагдаж байна. За тэгэхээр зэрэг энэ сургалтаар бол нялхбалчир хүүхдийн хүмүүсийн тухай хуулийн одоо тийм холбогдох одоо тийм заалтууд одоо ялангуяа эрүүл мэндийн ажилтан юун дээр илүү анхаарах хэрэгтэй юм. За ямар ч үүрэгтэй за одоо хуулийн одоо хүрээнд одоо зах зээл дээр борлуулагдах одоо тэр зориултын бүтээгдэхүүнд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагууд ямар байдлаар одоо тусгаж оруулсан тэр мэдээллүүдийг эрүүл мэндийн ажилтнуудаа өглөө. За
Таны асуултан дээр нэг юм гарлаа. Эхийн сүүний найрлага ч гэдэг юу эхийн сүүг орлуулна гэдэг ч юм уу. Бид одоо тэр үгийг ерөөсөө мартаж байгаа. Эхийн сүүг орлуулах зүйл гэж хорвоод хэлэхэд байхгүй. Тэгэхээр зэрэг манай энэ хууль бол хуучин одоо тэр 2005 онд баталсан эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг хүчингүй болгосон байна. Тэр одоо сүүн тижэл ч юм уу ямар нэгэн бүтээгдэхүүнийг бид зорилтын бүтээгдэхүүн гэж ерөнхий нэр өгсөн байж байгаа. Тэгэхээр зэрэг одоо төрөөд магадгүй их нь нас урчсан эсвэл одоо их нь одоо хөхний асуудалтай хөхөө одоо тийм хооллох болцоогүй тийм хөхтэй өгөх болцоогүй эсвэл одоо юу гэдгийг сүү гарах болцоогүй ч юм уу тийм янз бүрийн асуудалтай эсвэл одоо бид эхийн сүүний банк байгуулна гэж яриад байгаа тэр банк маань нөөцгүй байгаа тэр тохиолдолд эмчийн мэрэгчлэн одоо юу эмнэлгийн мэрэгчлийн зөвлөмжийн дагуу тэр хүүхдэд сүүн тижээлийг өгч болно гэдэг. Өөрөлдвөл 0-6 сартай хүүхдэд зориулагдсан сүүн тижээлийг өгч болно гэдэг. Тэгэхээр зэрэг тэр сүүн тижээлүүдийн сав баглаа бод шашин дээр тэр эхийн сүү энэ тухайн бүтээгдэхүүн эхийн сүүний найрлагатай ижил төстэй юм ч гэдэг юм уу эсвэл эхийн сүүний найрлагыг одоо үүсгэсэн эсвэл одоо тухайн бүтээгдэхүүнийг одоо харьцуулсан эхийн сүүдний найрлагатай харьцуулсан тэр зүйл байхыг ерөөсөй хоригдсан байна. Очиндоо бол эхийн сүүг орлуулах зүйл юу ч байхгүй гэдгийг санаа аваад дээр нь энэ бүтээгдэхүүн бол ямар нэгэн байдлаар хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тийм ээ магадгүй одоо тийм гормын одоо хэрэглэх гормын алдаагнаас ч юм уу эсвэл үнэхээр хүүхдийн эрүүл мэндийн байдал ч юм уу эсвэл нөгөө тухайн бүтээгдэхүүн найрлагад байгаа ямар нэгэн тийм зохисгүй тэр зүйлийн агуул хэмжээ улмаас тэр хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг учраас энэ бүтээгдэхүүнийг бол ерөнхий сүтээ бол ерөөсөө айлтгаж ерөөсөө болохгүй байна. Ер нь бол Монгол гэлтгүй ер нь дэлхийн бүх улс орнуудад эрүүл мэндийн нэг том чухал үзүүлэлт бол хүүхдийн эхийн сүгээр хооллох үзүүлэлт байж байгаа. Тухайн одоо улс орон нийт хүүхдийн хэдэн хувийн эхийн сүгээр хоолж чадаж байна. Тэдгэр хүүхдүүд эрүүл байх нөхцөлийн тэр юунд харьцуулж бодож гаргадаг л та. Тэгэхээр зэрэг 6 сар хүртэл эхийн сүгээр хооллох үзүүлэлт бол Монгол улсад бол хайцсангуй доктортой нэг 60 орчим хувь 67% энэ төр явдаг байсан 2010 хүртэл. Тэгсэн 2013 онд хийсэн яг ижил төстэй судалгаа тийм үндэсний засгийн хороос хийсэн судалгаагаар энэ тоо маань 47% болоод буурсан. Ердөө 3 жилийн дотор 20% болоод буурсан. 20%-аар буурж байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань юу хэлж байна гэвэл Монгол улсад хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул занал учирч байна. Хэрвээ хүүхэд ямар нэгэн шинэ халдвар, шинэ одоо сэргэж байгаа өвчнөр ч юм уу өвдөх юм бол тэр хүүхдүүд энд хэрсэл байна. Тийм ээ. За хүүхдүүдийн тодорхой хэсэг хүүхдүүд маань одоо юу гэдгийг янз бүрийн одоо тийм хүчин зүйл, эрсдэл хүчин зүйлүүд бас өвдөх эрсдэл өндөр байна гэдгийг харуулсан тийм зүйл болсон. Энэ ч гэсэн батлагдсан. Та бүхэн мэдж байгаа. Тийм ээ. Өвлийн үйлрэлд одоо хүүхдийн тасгууд бол ерөөсөө шалаараа хэвчээдэг тийм хэмжээнд хүртлээ одоо тийм хүүхдүүд амьсгалын чочмог халдвараар өвддөг болчиход байна. За мөн одоо Улаанбаатарын халдварын үеэр одоо тэд ихтлийн үеэр бол нэлээд олон яг эхийн сүгөө уудаг, хөгдөг тэр хүүхдийн насны хүүхдүүд маань өвддгүү нас шүү дээ тэр маань. Тэр өвддгүү насны хүүхдүүд маань өвдөд эндсэн тийм тохиолдлууд нэлээд олноор гарсан тийм тохиолдол гарсан байна тийм. За тэгэхээр зэрэг харьцуулаад хэлэхэд одоо ер нь бол хүүхд эхийн сүгөө хөгдгүү хоёр хүүхд ингээд харьцуулаад тийм сүү орлуулах шиг гэлж байгаа. Тэр сүү ууж байгаа хүүхд хоёрыг харьцуулахад бол ер нь бол сүү ууж байгаа хүүхд нөгөө хүүхдээс амьд байх эсэн мэд одоо өсөж тойрох магадлал бол 24% илүү байдаг. За суулгалт өвчнөр өвдөхгүй байх магадлал бол 13 дахин их байдаг. Амьсгалын чочмог халдвараар өвдөхгүй байх магадлал 11 дахин их байдаг. Тэгээ 11% одоо илүү байдаг. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө бол эхийн сүгээр тэр яагаад дагнах хооллоод байх чухал юм бэ гэвэл тэр 6 сар хүртэл одоо тэр хүүхдээ хөлж байгаа тэр ээжийн сүнд өвчнөөс эсэргүүцэх дадлаа дэмжих бодис бол асар их баялаг байдаг. Тэрийг хүүхэд авчихсан байхад өвддөггүй. Ер нь бол 6 сар хүртэл хүүхдээ эхийн сүгээр хоолж байгаа бол тэр хүүхд ерөөсөө өвддөггүй гэж ээжүүдийн яриач байдаг. Шинжлэх ухааны нотолгооч байдаг.